Бүгдээрээ сайн уу? Удаан хүлээлгэсэн Тора Дорой анимынхаа үргэлжлэлийг ярьж өгье. Бичлэгээ үзэхээс өмнө лайк, subscribe дараад үзээрэй. Хэсэг хугацааны дараа Японы Golden Week дуусахаас өмнө Тайга Кирамураг харж чадахгүй байгаадаа бухимдаад ширээ зохиод шүл хасчихна. Рюжи түүнийг хувцас сольчих явж Минориг харъя гэв. Кафед очтол Миноригийн амардаг өдөр байх ба тэнд алдартай жүжигчин Аннагийн охин Ами ороод ирнэ. Гинэт араас нь Кирамура орж ирэхийг харсан манай хоёр золтой л хахад өгцөнгөө. Кирамура тэр хоёрыг хараад хурч ирээд Амиг танилцуулна. Ами алдартай өсвөрийн модель бөгөөд Кирамуратай багын сайн найзууд ба Ами Рүжиг илт сонирхож байлаа. Кирамура Рүжи хоёр 0 орсноо Амигийн жинхэнэ төрхийг нь нуугдаж харахыг оролдоно. Ами гинэт бүдүүлэг загнаж би хүсвэл Кирамура Рүжи хоёрыг өөртөө авч чадна. Хүсснээ би авдаг гэсний Тайгаг жижигхэн гэд доромжлно. Тайга тэсэхгүй уурлаад алгадаад авна. Үзэгдэр шилжиж Тайга Рүжитэй хоол идэж байхдаа Ами дуурсан ч Кирамура өөрийг нь үзий ядахгүй гэж санаа зовоод ахиж тэр шулмыг хармааргүй л байна шүү гэлээ. Ягаад ч маргааш нь Ами ангид нь шилжиж ирээд өөрийгөө танилцуулаад ийдэг хөөхөн охин шиг царайлж хүмүүстэй хурдан найзалдаг. Ами Рүжи дээр ирээд ийдэг зангаар уух юмар дайлаад кафед болсон явдалд уушлалт гуйснаа Тайгаг муулж байтал хичээлийн хонх дуураад Рүжиг хөтлөөд гүйчихнэ. Минори Рүжид шинэ охинтой ямар холбоотой? Тайгаг хурал үзүүлээд өгөн шүү гэсэн бичиг явуулсан байв. Тайга Рүжигээс жүүс асгаад локер муухай болцсон. Чи туслаад өг гэчгээд ангидаа байж байтал Ами ирээд ганц найз Рүжиг нь булаана гэхээр нь Тайга хоёр нүртэй зангаараа хэр хол явахыг чинь харъя л да гэхэд Ами зөрүүлээд намайг алхахтад чинь Кирамура их ууралсан гэчв. Оройн хоолны цагаар Рүжи Тайга дээр очиход улаан нүдлээд уйлчихсан Кирамура намайг үзий ядаж байгаа штт гэхэд Амиг ямар санаатайг мэдэн штэ гэд тайвшруулв. Ээж нь дэлгүүрээс саус аваад ир гэхэд явах замдаа Амиг бэлэн хоолнууд барьчихсан хачин хувцастай байхыг нь харна. Маргааш нь Амигаас охид ямар дэглэн барьдгийг нь асуухад дэглэн барьдаггүй төрөлхийн ген гэв. Гинэт Минори Тайга хоёр тэрнийг барьж аваад тарган гисээ нууж байгаа гэхэд Ами бараг л ойлгох шахна. Тайга Минори Рүжи гурав дээвэр дээрээс нэг камертай хүнийг олж харна. Хичээлийн дараа Ами гинэт Рүжиг тэвэрч авахд ардаас нь нөгөө зурагчин явж байлаа. Тайга шууд хогийн сав авч хидээд хөөнө. Амиг алдартай болохоор араас нь дагдаг гаж хүн их болохоор сургуулаа сольдог гэж хэлв. Рүжи Амиг манад очих уу гэхэд Тайга лагшри байшинд очивол гоё гэд гэртээ аваачна. Маргааш нь Тайга Амиг гэртээ ямар байдгийг нь баталгаажуулчихсан бардан байлаа. Амиг маялаад байхаар нь жинхэнэ төрхийн чинь зураг байгаа шүү гэхэд Тайгаг дээрлэхэж чаддаггүй. Энэ дөрөв хамт суугаад хооллоход Ами Рүжиг халамжлана. Ангид Кирамура сургуулийн орчны хогийг сайн дураар цэвэрлэх хүн байна уу гэхэд Тайга албаар Рүжигийн гарыг өргүүлээд Кирамуратай цагийг их өнгөрүүлье гэж боттол Ами Минори хоёр гараад ирнэ. Тайга Ами хоёр муудалцсаар л Рүжи Амид хандан чи өөрөөрөө байж болноо чиний жинхэнэ төрхийг мэднэ гэхэд гүйж явснаа нөгөө зурагчин залуугаас нуугдаад энэ залуугаас болж модель хийхэ болж нүүж шилжсэн гэсэн ч ахаад л олоод ирдэг гэлээ. Тайга Минори хоёрыг ирэхэд нөгөө залуу зургийг нь дартал Тайга хог шидэд араас нь хөв. Ами Тайгаг яагаад тэр залуугаас айхгүй байгааг гайхан би айсандаа дуртай зүйлээ хийж чадахгүй бэлэн хоол идэж стресстэж байхад гэж орилсноо. Зориг ороод араас нь гүгээд камерыг нь эвдлээд жинхэнэ галзуу төрхөө гарав. Рүжиг очиход Ами айсандаа уйлж байлаа. Ами гэртээ дагуулж чод цай уулгаад тайвшруулж байтал Ами Рүжигтэй сэтгнэж байхад нь Тайга харцгана. Хэд хоногийн дараа Рүжи Тайгаагаас Ами бит хоёрыг буруугаар ойлгох хэрэггүй. Тэр л намайг өдөөд байдаг гэлээ. Хичээлдээ очтол Ами ахиад л сэтгнээд Тайгагийн уур хөрнө. Багш нь сэлэлтийн хичээл орно гэж зарлахад тэд усны хувцас авахаар аялцгаана. Охид янз бүрийн хувцас үзэж байхад Тайга хавтгаагаасаа хичээд хувцас авч чаддаггүй. Гэртээ очиод усны хувцаа Рүжид харуулснаа маргааш Кирамура харах байхдаа гэд уйлж эхлэв. Тэгэхээр Рүжи порлон ойж өгнө. Маргааш нь бүгд л бөөн баяр усандаа орох гэд Тайгаас хэлж чадахгүй болохоор живж байхад нь Рүжи авраад Тайгагийн порлон хөвч гарч ирээд бөөн юм болно. Тэд нарыг маргаж байхад Минори ирээд Тайга Ами хоёрыг 50 метрийн зайд уралдаад Тайга ялвал Ами гэлчил. Ами ялвал Рүжи Кирамура хоёртой зуныг хамт өнгөрүүлж Тайга зунжин ганцаар байна гэж хэлв. Тайга өдөр болгон бэлтгэл хийж байв. Минори Рүжид Тайгаг дэмжиж байгаад нь талархна. Нэг өдөр Рүжи Тайгад заавал ялах албагүй ялагдсан ч зүгээр гэхэд Тайга амралтаар Амигийн байшинд очимоор байна гэж уурлаад оройн хоолн дээр очдоггүй. Маргааш нь Рүжи өдрийн хоол Тайгад өгөөд хожино гэж итгэж байна гэв. Уралдааны өдөр болж Амиг харсан хөвгүүд дуу алдцгаана.
Тайга баахан хөвгчтэй ирээд Амиг түлхэж байгаад хамаг хурдаараас хэлсэн чинь шүрмөсөн татаад Рүжи аврах гэтэл Тайга чиний төлөө хийж байна. Битээ саадвал гэд сэлэхэд баахан хөвгүүд Рүжи дээр унаад усан жигүүлчихнэ. Тайга Рүжиг сэрэхэд уйлаад чангаар Рүжи минийх гэж өрлөнө. Дараа нь тэр тав кафед очин ярилцахад Тайга хожигдсан байдаг. Гэсэн ч Тайга би явна. Яагаад гэвэл Рүжи миний нохоо эзэнгүй явж чадахгүй гэд тэр тав зуныг хамт өнгөрүүлэхээр болно. Шөнө нь Рүжи Тайгаг өөрийнх нь эхнэр болчихсон баахан гүлгэн чихтэй хүүхдүүд төрүүлсэн байна гэж хардарна. Манай хоёр зуны амралтыг ашиглаж Минори, Керамура хоёрыг өөрсдөө татах төлөвлөгөөгөө ярилцсан. Минори аимшиг киноноос айдаг болохоор хажууд нь хамгаал гэж ярилцсан. Байшин дээр очтол яг урдаа далайн эрэхтэй янзын гоё байшин байдаг. Гэвч хэдэн жил цэвэрлээгүй бохир учраас цэвэрч Рүжи ганцаараа цэвэрлээд бусд нь хөвгөлдөж дуусаад хамт цэвэрлэнэ. Керамура Минори хоёр дэлгүүр рүү явахаар болж Рүжи нэг өрөө рүү ортол Ами хамт шүшүүрт орох уу гэснээ зүгээр л шүшүүрийг цэвэрлэж байдаг. Рүжи бүхнийг Тайгад хэлтэл тэр Ами руу очиж загнах гэсэн чинь Ами жинхнээс усанд орж таарад Тайгаг зөхөд хөөчгдөг. Минориг ирэхэд Тайга айлгах гээд өвсөөр зөхөд авна. Тэд нэр оройн хоолоо бэлдээд бужигнаж байхад Керамура ганцхан алчуур уйсан гараад ирэхээр нь бүгд шоолж байтал алчуур нуунаад Рүжи халахлана. Хоолны дараа Тайгагийн гидсэн өвдөөд Керамура им өгнө. Энэ хооронд Минори Рүжи хоёр аяг угааж ярилцсан. Рүжи Миноригоос найз залуутай юу гэд хайрын тухай ярилцахад тэр хайр яг сүнс шиг тэрэнд итгэдэггүй. Хэрвээ би сүнс харах юм бол хайранд итгэнэ. Найз залуу байхгүй гэлээ. Оройн Тайга өсөөд Рүжи түүнд хоол хийж өгөөд Тайга өдөржин Керамуратай хамт гоё байснаа хэлнэ. Рүжи өрөөндөө очтол нойтон хувцас орон дээр нь байх ба сонин чимээ гараад тэр хоёр айгаад унтаж чаддаггүй. Зочны өрөөнд яаж Минориг айлахаа ярьж байтал Керамура ирээд Тайга Минори аимшиг юм дуртай гэд худлаа хэлэхэд Керамура туслахаар болно. Нөгөө гурав Минориг айлах гээд агуу руу явах тухай Керамура Амид хэлчихсэн байдаг. Тэд нэг агууд очоод хуваагдаж явна. Ами Рүжитэй яваад түүнд Минори чам тохирохгүй гэж хэлв. Гинэт хүн ойрлохоор нь очтол Тайга Минориг нэг юм аваад явчихлаа гэв. Тэгээд араас нь очтол Минори бүх зүйлийг төлөвлөсөн байх ба Керамура түүнд туслаж тэр нойтон хувцас энтрийг бэлдсэн байдаг. Оройн тэд Бенгалийн галаар тоглоцгоно. Ингээд зуны амралт дуусч тэд гэртээ харьцгаана. За ингээд парт 2 маань дуусч байна. Дараагийн партыг үзхийг хүсвэл лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Баярлалаа. Баяртай.